сайн уу? Ойка байна. За тэгэхээр Монгол улсын хэмжээнд жил болгон маш олон тэтгэлэг зарлагддаг. Тийм болохоор тэд дээр тэтгэлгүүдийн шалгуурыг нь харж агаад амгаахын оюутнууд маань төсөлтөө илгээж, материалаа илгээж болох үс тэтгэлгүүдийг сонгож аваад өнөөдөр би амгаахын оюутнуудын авч болох тэтгэлгүүд гэсэн шинэ бичлэг бэлтгэн хүргэх гэж байна. Тийм болохоор бүгдээрээ бичлэгээ тухлан сууж таалан үзээрэй. Хэрвээ та миний YouTube сувгийг subscribe дараагүй байх юм бол доор байгаа subscribe товчоо дараад хажуудлын хонхыг дарах юм бол шинэ бичлэг орох тоолонд тань мэдээлэл ирнэ. Тийм болохоор subscribe дараад өргөлж хамт байгаарай. За тэгээ гол сэдвүүгээ орцгоё. Хамгийн ихний тэтгэлэг бол Амгаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн захирлын нэрмж тэтгэлэг байгаа. За энэ тэтгэлэг маань хичээлийн шинэ жилд нийтдээ 2 удаа зарлагддаг. Намар болон хавар. За тэгэхээр намар болохоор 9 сарын 15-наас 30-ны хооронд зарлагддаг бол хавар 3 сарын 15-наас 30-ны хооронд тус 2 удаа ингээд нийтдээ 2 удаа зарлагддаг. Нийт 3 чиглэлээр тэтгэлэг олгогддог. Эхнийх нь болохоор сурлагын амжилт гэж байгаа. Сурлагын амжилтаар та хүсэлт илгээх гэж байгаа бол таны сурлагын голчтон 3.5 ба түүнээс дээш байх ёстой. За тэгээд та форма бөглөөд явуулна гэсэн үг. За хоёр дахь нь болохоор нийгмийн идэх болон урлаг спортын авьяас. За мөн эрдэм шинжилгээ судалгааны амжилт гаргасан байх юм бол одоо мөн материалаа одоо илгээж болно. Ингэхдээ бас голч дүн маань 3 болон түүнээс дээш байх ёстой гэсэн бас шалгуур байгаа. За 3 дахь чиглэл нь юу вэ гэхээр нийгмийн халамж чиглэлээр тэтгэлэг олгодог. Энэ дээр болохоор сурлагын амжилт мөн 3 болон түүнээс дээш байх шаардлагатай. Дээрээс нь та 500 үгэнд багтаагаад за энэхүү тэтгэлгийг авснаар миний амьдралд гарах өөрчлөлт эсвэл манай Амгаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хөгжилд таны зүгээс оруулах хувь нэмэр юу вэ гэх одоо сэдвээр өгөгдсөн сэдвээр нь эссе бичиж явуулдаг байгаа. За ингээд 3 чиглэлээр манай сургуулийн захирлын нэрмж тэтгэлэг олгогддог. За тэтгэлгийн хэмжээ гэх юм бол одоогийн байдлаар бол 500 мянган төгрөг өгж байгаа. За тэгээд жилдээ хичээлийн шинэ жилдээ 1 удаа тэтгэлэг авсан бол дараа жил хүртэл тэтгэлэг авах боломжгүй. Тэгээд жилдээ 1 авах боломжтой гэсэн үг. За тэгээд сургуулийн тэтгэлэг ингээд дуслаа. Мөн энэхүү тэтгэлгийг авахын тулд доорх үндсэн шаардлагууд тавигдсан байдаг. Тэгээд би зургийн хэлбэрээр оруулъя. Та бүхэн уншиж сонирхоорой. За хоёр дахь тэтгэлэг бол Амгаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дээр зарлагддаг гадаад болон дотоод байгууллагын сангийн нэрмж тэтгэлгүүд гэж байгаа. За энэ тэтгэлгийг бид нар одоо хэрхэн олж авч хэрхэн бүртгүүлэх вэ гэхлээр сургуулийн вебсайт болон сургуулийн группүүд дээр зарлал нь гардаг. Тийм учраас та цаг алдалгүй мэдээлэл түргүүшүүрхээ олж аваад үнэлүү хүсэлтээ илгээх бүрэн боломжтой байгаа. За 3 дахь тэтгэлэг болох юм бол бүгд найрамдах Солонгос улсын Ёнсон их сургуулийн нэрмж тэтгэлэг байгаа. Энийг болохоор яг манай сургуультай хамтын ажиллагааны хүрээнд жил болгон уламжлал болгож зарладаг. Тэгээд мөн адил сурдлага, нийгмийн идэх, урлаг спортын авьяас болон эрдэм шинжилгээний ажилд идэх санаачлагтаа оролцож исэн мөн голч дүн гэсэн ийм шалгууруудаар одоо тэтгэлэг материал хүлээж авдаг. За тэгээд цаана одоо сонгон шалгаруулдаг комиссийн өөртөө сонгон шалгаруулад хэрэг тэнцсэн бол тань мэдэгдээд тэгээд тэтгэлэг гартуулдаг байгаа. Ёнсон их сургуулийн нэрмжид тэтгэлэгт болохоор яг шалгуурт нь хэрвээ та өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдсан байх юм бол энэ тэтгэлэгт хамрагдах боломжгүй байдаг шүү. Тэрийг бас анхаарч үзээрэй. За тэгээд дараагийн тэтгэлэг рүү орцгоё. Энэ тэтгэлэг болохоор яг бас яаж зарлагддаг вэ? Зар нь хаана тавигддаг вэ гэд судлаад үзэх юм бол сургуулийн вебсайт хуудасаар мөн нөгөө Facebook хуудасаар тэгээд оюутны альбом дээр зарлагддаг гэсэн. Тэгээд энэ дээр болохоор нийт 2-оос 6 дугаар дамжааны тус бүр нэг оюутнуудыг сонгон шалгаруулж аваад тэгээд тухайн хичээлийн жилийнхэн сургалтын төлбөртөө дүүцгүүц хэмжээний мөнгөнд тэтгэлэг олгодсон байлээ. Хэрвээ та 2 дугаар курстаа сонгон шалгаруулчих юм бол 6 хүртлийн тэтгэлэг авна гэсэн үг. Тэгэхээр энэ тэтгэлэг хэрвээ зарлагдсан байх юм бол ямар ч байсан хоцролгүй заавал одоо материалаа бүрдүүлээд өгөөд үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд шалгуурт нь бас юу гэдэг хэрэг бодвол одоо сурлагын амжилт, мөн нийгмийн идэх оролцоотой байдал, урлаг спортын амжилттай нь юу вэ? Эрдэм шинжилгээний одоо ажил хийгээд одоо олон улсын чанартай одоо сэтгүүлд нийтлсэн тэр байдал маань болохоор давуу талтай болж өгдөг. Мөн дээрэс нь эссе бичдэг гэсэн. Тэгээ ямар ч байсан
энэ цаг алдал хэрэг зарлагдсан байх юм бол та бүхэн оролцоорой. 5 дахь тэтгэлэг болохоор зориг сангийн нэрэмж тэтгэлэг байгаа. Зориг сан болохоор жил болгон Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлдэг энэ бакалаврын ангид суралцж байгаа оюутнуудын тэтгэлэг байдаг. Энэ тэтгэлгийн маань шалгуур нь юу вэ гэхээр дотоодын ихтэй сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэрэг 2 буюу түүнээс дээш дамжаанд суралцж байгаа оюутан байх ёстой. Сурлагын голчдын 3.2 буюу түүнээс дээш. За тэгээд оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн альва үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх. Мөн бусад их үүсвэрээс тэтгэлэг болгон тэтгэмж авдаггүй байх. За хэрвээ та тус тэтгэлэг хөтөлбөрийн хүрээнд тэмцэх юм бол энэ зохион байгуулагдах арга хэмжээнд эдгээр санаачлагтай оролцох боломжтой байх. Гэх мэтчлэн шалгууртай сонгон шалгаруулж авдаг. Формо интернетээр бүглэхийн хажуугаар мөн тэр форум дотор ч нь болохоор та нийгэмдээ чиглэсэн ямар бичил төсөл боловсруулах санаатай байна вэ гэдэг төслөө ингээд бас бичиж илгээдэг байгаа. За тэгээд ингээд хүслээ материалаа илгээснийхаа дараачаар сонгон шалгаруулалт явагдана. Сонгон шалгаруулалт бол нийтдээ 2 үе шаттай явагддаг. Эхний шат болохоор таны илгээсэн форум дах материалуудыг нэг сонгон шалгаруулах комиссол ингээд уншиж танилцаад тэгээд тэнцвэрлэнэ. За тэгэнгүүтээ 2 дугаар үе шат нь болохоор ганцаарчсан ярилцлага явагддаг байгаа. Хизээ зарлагддаг вэ гэхээр 9 сарын ихээр зарлагдаж цахимаар материал хүлээж авдаг. Тийм болохоор тун удахгүй зарлагддаг баг. Та бүхэн бас энийг алталгүй заавал оролцоорой. Мөн дэлгэрэнгүй мэдээллүүдийг би бүгднгийнх нь description хэсэгт холбоосуудыг оруулаад өгчих болохоор та бүхэн ороод илүү дэлгэрэнгүй мэдээллээ уншаад танилцаад иж болно гэсэн үг. За дараагийн 6 дахь тэтгэлэг бол Хаан банкны тэтгэлэг байгаа. Хаан банк болохоор жил болгон мөн Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн ихтэй сургуулиудын 2-оос 4-р дамжааны оюутнуудын дунд тэтгэлэг хөтөлбөр зарладаг. За хизээ зарлагддаг вэ гэхээр бас жил бүрийн 9-өөс 10 дугаар сар зарлагддаг. Нийтдээ 20 оюутан шалгаруулж тэтгэлэг олгодог бөгөөд 50 дахь шаардлагуудыг бүгдээр авч үзэх юм бол Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн ихтэй сургуулийн 2-оос 4-р курсын оюутан байх. За сурах хүслийн эрмэлзэлтэй анги хамт олон сурлагын амжилтаар тэргүүлсэн байх. Оюутны эрдэм шинжилгээний хурал, итгэл, мэтгэлцээ зэрэгт оролцож тодорхой амжилт гаргасан байх юм бол давуу тал болно. Тэгээд мөн авч үздэг нэг том шалгуур нь юу вэ гэхээр өрхийн орлогыг харгалзаж үздэг байгаа. Тэгээд бүрдүүлэх материал болон сонгон шалгаруулалт нэрхэн явагддаг гэх мэтчлэн дэлгэрэнгүй мэдээлэл мөн холбоос дээр оруулаад өгье. Та бүхэн сонирхож байвал холбоосоор ороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Дараагийн тэтгэлэг болохоор Монгол улсын ерөнхий сайд болон ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг байгаа. Тэгэхээр энэ тэтгэлгийн хувьдах юм бол ерөнхийдөө мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шин санаа, сайн үйлс, авьяас ур чадварыг хөгжүүлэх, урамшуул, дэмжих зорилгоор ерөнхийдөө үлгэр жишээ онцгой амжилт гаргасан тийм дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын ангийн оюутнуудад ерөнхийдөө энэ тэтгэлэг олгогддог. Тэгээд ерөнхийлөгчийн нэрэмж тэтгэлэг болон ерөнхий сайдын нэрэмж тэтгэлгүүдийн тус сонгон шалгуурууд гэж бас байгаа. Энэ зарлалт өөрсдийнх нь шалгууруудынх нь 50-аас илүү хувийг нь та хэрвээ хангаж байх юм бол материалаа илгээх бүрэн боломжтой болчихж байгаа. Дээрх 2 тэтгэлэг жил бүрийн 4 ба 11-р сарын 15-ны дотор гэхэд ерөнхийдөө материалаа хүлээж аваад за тэгээд 5 болон 12 дугаар сард тэтгэлэг нь олгогддог юм байна. За тэгээд та бүхэн оролцоод үзээрэй. 8 дахь тэтгэлэг бол Denk Parm-ын нэрэмж тэтгэлэг байгаа. За Denk Parm-ын нэрэмж тэтгэлэг мөн манай сургуулийн оюутнуудад жил болгон зарлагддаг байсан. Тэгээд одоо та бүхэнд харуулхад иймэрхүү шалгууртай сонгон шалгаруулалт нь явагддаг байсан. Харин яг 2018-аас 2019 оны хичээлийн жил Denk Parm-ын нэрэмж тэтгэлэг зарлагдаагүй. Тэрний оронд болохоор Denk Parm анх удаага эрүүл мэндийн салбарын залуу манлайлагч хөтөлбөрийг спонсорлож анх удаага зохион байгуулсан байгаа. Тэгээ би мөн энэхүү тэтгэлэгт хамрагдаж тэдгээрийн нэг болж олон сайхан эрдэмтэн доктор профессор багш нарын үн цэнтэй мэдээллүүдийг сонссонд маш их баяртай байгаа.
одоо мөнгөн шагналын уг нь гэхээс илүүтэйгээр хүний мэдлэг боловсролд одоо ач холбогдол үр өгөөж өгсөн юм хөтөлбөр болсон. Тэгэхээр жил болгон зарлагдана гэсэн учраас та бүхэн энэний мэдээллийг хаанаас авах вэ гэхээр Facebook дээр эрүүл мэндийн салбарын залуу манлайлагч хөтөлбөр гэдэг бичсэн байгаа. Бичиж хайгаад үзээрэй. Англиар болохоор Young Medical Leaders Program гэдэг бичсэн Facebook пэйж байгаа. Тэгээд тийш ороод илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь аваарай. За 9 дахь тэтгэлэг бол GCI Монгол байгууллагын тэтгэлэг байгаа. Энэ тэтгэлэг маань болохоор ирээдүйн төслийн тэтгэлэг гэдэг нэртэй. GCI Монгол байгууллагын малгай төслүүдийн нэг, тэгээд нүүбийн тогтвортой хөгжлийн 4-р зорилтод чиглэсэн чанартай боловсролыг дэмжих төслийн хүрээний олгогддог юм тэтгэлэг юм байлээ. Тэгээд энэ тэтгэлэг нь болохоор яг жил болгоны 1-р курсд элсэн суралцаж байгаа оюутны болгонд нээлттэй гэсэн үг. Тэгэхээр мөн шалгуурт нь юу байна вэ гэхээр бүгдээрээ одоо харъя. Монгол улсад эрэлттэй байгаа мэргэжлээр суралцдаг байх. За энэ жил Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн ихтэй сургуулийн 1-р курсд суралцаж байгаа оюутан байх. Төлбөрийн боломжгүй байх. Өөрийн мэргэжлээр идэвхтэй сайн суралцаж, шилдэг мэргэжилтэн болж нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох хүсэл тэмүүлэлтэй байх гэсэн юм шалгуурууд байгаа юм билээ. Тэгэхээр бүрдүүлэх материал нь юу гэхээр одоо тодорхой анкетыг бөглөөд анкетанд байгаа зүйлсүүдийг бөглөн гэсэн. Тэр дунд нь эссе бичих гэсэн зүйлүүд бол хавсрагдсан байгаа бах. Тэрийг бөглөөд та энэ хүү тэтгэлэгт оролцох боломжтой. Нийтдээ 5 оюутны сонгон шалгаруулж сургалтын төлбөрийг нь 100% төлөх тийм тэтгэлэг байгаа юм билээ. Тэгэхээр алдаж боломгүй тийм тэтгэлэг юм шиг санагдсан. Энэ тэтгэлэг болохоор жил бүрийн 9 сарын ихээр 8 сарын сүүлээр зарлагддаг. Энэ жилийнх нь болохоор 9 сарын 5-ны хүртэл материалаа хүлээж авах юм билээ. Тэгээд та бүхэн жил болгон марталгүй энэ хүү тэтгэлгийг мөн 1-р курст орж байгаа дүү нартаа ч юм уу санал болгож байгаараа гэж хэлмээр байна. За тэгэхээр бүгдээрээ дараагийн 10 дахь тэтгэлэг рүүгээ орцгоё. Тэрний үе гэхээр CAS буюу холбооны бүгд найрамдах Герман улсын Конрад Аденауэр сангийн тэтгэлэг. Ямар сони хэлчих вэ? Конрад Аденауэр сангийн тэтгэлэг. За энэ сан болохоор 2015 оноос хойш жил бүр нээлттэй сонгон шалгаруулалт явуулж олгодог үндэсний тэтгэлгээрээ дамжуулан Монгол улсад суралцж буй шилдэг оюутнуудад өөрийн хичээл сурталчилгаадаа бүрэн төвлөрч улс төр болон нийгмийн идэвхтэй улам сайжруулах боломжийг нь олгож байдаг юм байна. Тэгээ хязгаар зарлагддаг гэхээр жил бүрийн 6 сар зарлагддаг. За нийтдээ 20 оюутан сонгон шалгаруулж авдаг. Тэгээд шалгуурт нь юу байдаг вэ гэхлээр Монгол улсын иргэн байх, 25-аас доош настай байх, нийгмийн идэвхтэй байх, Монгол улсад бүртгэлтэй ихтэй сургуулийн оюутан байх, ихтэй сургуулийн 2-р семестрээ доод талд дүүргэсэн байх, 3 ба түүнээс дэш голчтой байх, герман эсвэл англи хэлний мэдлэг сайтай байх. За энэ CAS-аас зохион байгуулж байгаа альваас сургалт үйл ажиллагаанд оролцох хүсэл эрмэлзэлтэй байх гэсэн шалгуурууд байна. Тэгээд мөн 6 сар зарлагддаг учраас бүгдээрээ амжаад материалуудаа аль хэзээ бүрдүүлсэн байх юм бол өгөөд тэгээд зуны амралтай үр бүтээлтэй өнгөрөх бүрэн боломжтой байна. 11 дахь тэтгэлэг маань болохоор мөн Монгол улсын хэмжээнд Ротракт клубүүд их олон байдаг. Энэ Ротракт клубүүдийн нэрэмж тэтгэлгүүд гэж зарлагддаг байна. Жишээлбэл цэцэгүн Ротракт ч гэдэг юм уу. Тийм болохоор та бүхэн бас Ротрактуудын зарлагдж байгаа тэтгэлгүүдийг цаг алдалгүй олж бас үзэж байгаарай. Тэр үүднээс энэ тэтгэлгийг энэ дунд өнөөдрийн хэлэхэд одоо нэг мэдээлэл дундаа би оруулж өгсөн байгаа. За дараагийн 12 дахь тэтгэлэг болох юм бол Монголын андууд төрийн бас байгууллагын тэтгэлэг. Энэ тэтгэлгийн одоо зарладаг хугацаа гэх юм бол 6 сараас 8 сарын хооронд зарлагддаг. За тэтгэлгийн хэмжээний хувьд бол сургалтын төлбөрийг 100% бүрэн даадаг. Нийтдээ 22 оюутан сонгон шалгаруулж авдаг. Гол онцлог нь болохоор хөдөө орон нутгаас элсэн суралцж байгаа оюутнуудад илүү одоо нээлттэй төхөм гэж ойлгож байна. Тийм болохоор хэрвээ та хөдөө орон нутгаас элсэн суралцааг байх юм бол өөр бусад тэтгэлгүүдийг сонирхоорой. За ийхүү өөрийн зүгээс хайж судалсан нийтдээ 12 тэтгэлгийн танилцуулгыг та бүхэндээ хүргэлээ. Үүнээс цааш мөн маш олон тэтгэлгүүд байдаг. Та бүхэн өөрсдөө ирэл хийлж, хайж тэтгэлгүүдийг олоод за тохирсонд нь өөрийнхөө материалыг өгөөд тэтгэлэг авах бүрэн боломж та бүхэнд байна.
За мөн онцгойлон хэлэх нэг зүйл нь юу вэ гэхээр заавал тэтгэлэгт материалаа хөргүүлэхээс гадна өөрөө төсөл бичээд төслийн тэтгэлэг хүртэх бүрэн боломж бид бүхэнд байдаг. Жишээлх юм бол жил болгон Монгол Улсын магадлан идэвхжлэгдсэн ихтэй сургуулиудын оюутнуудын дунд Азийн хөгжлийн банкнаас оюутны санаачлагыг дэмжих төсөл зарлагддаг байна. Төслийн сэдэв үг нь тэр сэдвийн хүрээнд за амар хүрээний хувь бол амар хүрээ болон за сэдэв тохируулаад та өөрийн багаараа төсөл бичээд төсөл маань хэрвээ шалгах юм бол та төслөө хэрэгжүүлэх бүрэн боломжтой болж байгаа. Мөн Анаат сангийн төслийн тэтгэлэг гэж байдаг. Мөн зориг сан зөвхөн оюутнуудад тэтгэлэг олгоод зогсохгүй маш олон төсөл болон хөтөлбөрүүдийг зохион байгуулж яадаг, цонгон шалгаруулалт явуулж яадаг. Тэр болгоны ч гэсэн та алдалгүй өөртөө бас судалж сайн үзээрэй. Оюутан байх хугацаанд төсөл бичиж боловсруулна гэдэг бол танд маш том ур чадвар хийгээд маш том ололтыг, амжилтыг бий болгож яадаг. Тийм болохоор та заавал оюутан байх хугацаанд ямарваа нэгэн төсөл бичиж хэрэгжүүлж үзээрэй гэдгийг мөн онцгойлон захиж хэлхийг хүссэн. За тэгээд миний бэлтгэсэн мэдээлэл та бүхэнд таалагдсан бол баярлалаа. Тэгээд бусдтайгаа шеэр хийж хуваалцаарай. Тэгээд дахиад шин одоо бичлэгүүд орох болгонд хамт байхыг хүсвэл мэдээж subscribe товчоод дарж үргэлж хамт байж байгаарай. Тэгээд сурах их үйлсэдтэй амжилт хүсье. Оёка байлаа. Баярлалаа.